Сайн байна уу? Хичээл судлах багийн нэрийн өмнөөс мэдчилж байна. Хоёрын сургуулийн багш нар хамтран хичээл судлал явуулахад шаардлагатай гэж үзсэн дараах онлын мэдлэг бэлтгэсэн байгаа. Судлаа гэж юу вэ? Багш нарын багшлах хур чадвар арга зүйгээ системтэйгээр хөгжүүлэх хичээлсэн мэргэжлийн үйл ажиллагаа юм аа. За энэ нэр томьёо нь Японы хэлнээс гаралтай бөгөөд англи хэл дээр lesson study research lesson гэсэн үгээр боддог байна. Хичээлийн судалгаанд доорх 3 элементээс бүрдэн. Нэгдүгээрт нь хичээлийн үржилтийн төлөвлөлт, хоёрдугаарт нь хичээл заах ажилт хийх, гуравт нь нэгдсэн хэлцүүлэг хийх. Дөрөвт нь хичээл заах багшийн хийх үйл ажиллагаа боловч энэ шатанд хамт олон ахмад багш нар цаашлуул ихтэй сургуулийн багш нараас зөвлөгөө авч болно. Хоёрдугаарт нь нэг талаас багш сурагчдад хичээлээ заана, нөгөө талаас хичээлийг ажиглагч анализ хийх ийм багш нар байх нь байна. За гуравдугаарт нь хичээлийн дараа хичээл заасан болон ажигласан багш нар бүгд нэг дор цуглаж тухайн хичээлийнхэн талаар санаа болоо солилцдог үйл ажиллагаа байх нэ. За хичээлд судалгааны үндэстэй хандлах гэж. Энэ дээр за нэгдүгээрт нь судлах агуулгын судалгаа, мэдлэг эзэмших үйл явцын судалгаа, заах арга зүйн судалгаа, үнэлгээний судалгаа, хэрэглэтгүүний судалгаа гэсэн энэ судалгаанууд дээр үндэслээд хичээлийн буюу хичээлийн судалгаа суралцахын судлалыг хийхэд тухайн хичээлийн агуулгыг судлах, өөрийн арга барилаа судлах, сурагчаа судлах, мэдлэг бүтээх арга барил буюу менежментээ судлах гэсэн ийм зүйлсүүдийг багш нар судалгаанд ашиглаж авна. За хичээл заах, хичээлийг ажиглах үйл ажиллагаа. За нэгдүгээрт хичээлийн явц, хоёрдугаарт нь хичээл заахтаа анхаарсан зүйлсүүд, гуравдугаарт нь сурагчдын өмнөх төсөөллийн талаарх судалгаа. За дөрөвдүгээрт нь арга зүйн хийсэн судалгаа, тавдугаарт нь хэрэглэтгүүнд хийсэн судалгаа гэсэн ийм зүйлсүүдийг ээлжид хичээлдэр хийх нэ. Үүнийг дэлгэрэнгүй болгож тайлбарлахад хичээлийн зорилго сурагчдад тодорхой байсан эсэх, за мөн бэлэгцээ эсэх, багшийн асуулт болон тайлбар оновчтой эсэх, хүүхдийн хариултыг оновчтой ашиглаж чадсан эсэх, хичээлийн хөтөлбөр шинэ арга зүйн сурагчдад тохирч буй эсэх, хэрэглэтгүүний хүрэлцээ нөөц хэр байсан оновчтой хэрэглэж чадсан эсэх, хичээлийн агуулга цагтаа багтсан эсэх, хичээлийн цагийн хуваарлт тохиромжтой эсэх, хүүхдэд хийлгэсэн үйлдэл хичээлийн явцыг нэг бүрчлэн тэмдэглэсэн. За бас хүүхдийн гаргаж болох санаануудыг урьдчилан төлөвлөсөн эсэх, хүүхэд бүрийн хичээлийг сонирхож буй эсэх гэдэг ийм зүйлсийг ажиглагч багш нар ажиглаж суух нэ. Хичээлийн хэлцүүлэг хөлбөрөөс сайжруулах үйл ажиллагаа нь ажиглалт хийх үедээ ямар тэмдэглэгээ бичиглэл хийх талаар нэгдсэн ойлголтод хүрнэ. За эхний хичээлийн дараах хэлцүүлэг ажиглагчдаас өгсөн санаа зөвлөгөөг дараагийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа тусаж ажиллах нэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.